Сайн мэцхан өнөөдрийн бичлэгээ би та бүхэнд энэхүү categories бодолтыг хэрхэн хийхийг үзүүлэх болно. Ингээд бичлэгийг нь би сувь бодолтой хийж бэлдсэн байгаа. Хэрэглээдүүдийнхаа энэ хүнсний яс хэсгээ тэмдэж үзэж байгаад ийм боронгийн харандаа гişиглэн тэмдэглэгээ хийж өгсөн. Үүний дараагаар энэ зураас хан дээдсгээр боронгийн хэнийг тавьж өгнө. Том зөөлөн багсаа ашиглан ирмэг хэсгийг сайдар уусгана. Дараа нь саатай цайвар ногоонгийн тээнийг саатай алтан шаргалуунгийн тээнтэй хойлно. Зорхины бодогдаагүй хэсгээрээ тавьж өгнө. Ийм жижиг багсаа ашиглан хамгийн анх тавьсан зураас баг зэрэг тодруулж бараан болгож өгч байна. Үүний дараагаар контра тавьж өгнө. Тэгэхээр би контра тавихтаа хамгийн эхлээд сүүл хэсгээс нь эхэлж тавьдаг байгаа. Ерөнхийдөө тавьдаг контраас илүү бүдүүнийг тавьж өгсөн. Нүдний урд хэсгээ баг зэрэг тодруулсан. Нүдний доод дотор хэсэг бол нүдний доод сормос хэсгээрээ би хар нүүрс харандааг ашиглан будсан. Дараа нь багсаа ашиглан уусгаж өгнө. Гэт цомос мэмбрийн масны дараагаар хамраа өндөрлөж байна. Тэгэхээр хамраа өндөрлөхдөө эхлээд үзүүр хэсгээс нь эхэлж байгаад хүнснийхээ урд хэсэг рүү дээш нь бодож өгдөг. Дараа нь сайдар уусгана. Баг зэрэг гэрэлтүүлгийг хамрын өндөрлөг хэсгээр, уруулын дээдсгээр, мөн хацрын яс хэсгээрээ тавьж өгч байна. Харин уруулаа илүү энгийн байлгахын тулд биений өнгөтэй уруулын модыг ашигласан. Ингээд өнөөдрийн бодол дуслаа. Та бүхэн таалагдсан байх гэж найдаж байна. Дараагийн бодлогтлээ түр баяртай.